Захим суглагаараа 15 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Цагаагаарын аялалд үзэгдэл болохыг анхааруулав. Нэг сургуулийн 6 хүүхэд Улаанбурханаар өвдөжээ. Эрүүл мэндийн даатгалын ерхий газар удирдлагатай боллоо. Казахстан улстай дэвтгүүрийн асуудлаар хамтран ажиллана. Хэмэл оюухны мэдлэгээрээ Бред сурагч 7 орны сурагчаас ялгарав. Ice Global-ийн цөөн хорвын мэдээ эхэлж байна. Захим суглагаараа 15 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Тодорхойлбол захим орчинд шууд явагдаж буй лайв суглаанд оролцож мөнгө шилжүүлэн залилуулсан 3 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Үүний улмаас нийт 15 сая төгрөгийн хохирол учирчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтэр хүмүүст итгүүлж төрөгдөлд оруулдаг. Улмаар эд хөрөнгийг хуурч мэхлэн авдаг байна. Цагаагаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа. Тодорхойлбол 7-8 өдрүүдэд ар хангаан зүүн, дундгой, Баянгарын хойд, Үүр хангай, Булган, Орхон, Сэлэнг, Дархан уул, Төв, Хинтээ аймгийн ихэнх сумдын нутгаар 10-аас 20 мм-ийн нойтон цас үргэлжлэн орж, их цасны гамшигт үзэгдэл болно. Түүнчлэн говь сүмбэр болон өмнө говь, дорн говь, дорнод Сүхбаатарын хойд сумдын нутгаар 5-аас 9 мм-ийн нойтон цас орж, их цасны аюулт үзэгдэл. Төв, Хинтээ, Дорнод аймгийн ихэнх сумдаар засан шуурганы аюулт үзэгдэл болно. Үүний улмаас бэлчээрд хүндрэл учирч болзошгүйг санууллаа. Саяны нэглээд байгаа аймаг сумдуудад бол надад ойрхон бэлчээх хэрэгтэй байна. Одоо үлжээндээ буусан бол үлжээнийгаа нөөц бэлчээр рүү оруулаад энэ 2-3 хоног засан шуургыг өнгөртөл ойрхон бэлчээлүүлээрэй л тийг бодож байна. Түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа засанд хаагдах, халтиргаа гулхаа, зам эрчим хүчний шугамд мөсөлт үүсэх магадлалтай байна. Нэг сургуулийн 6 хүүхэд Улаанбурханы халдвар авчээ. Тодорхойлбол Сонгон хайрхан дүүргийн 143 дугаар сургуулийн хүүхдүүд өвдөжээ. Тус сургууль 500 орчим сурагчтай. Тэдний 40% нь Улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Тиймээс цааш тэгдэх эрсдэлтэй байна гэж эрүүл мэндийн сайд Чин бүрэн мэдгдлээ. Улаанбурхан нь агаар туслахын замаар асар богино хугацаанд тодорхойлбол зөрөөд өнгөрөх төдийд халдварлах чадвартай. Уг халдвараар нийт 13600 хүн өвдснөөс тал орчим нь 10-аас 14 насны хүүхдүүд байна. Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргаар Батбаатрыг томиллоо. Энэхүү томилгоо тус байгууллагын үйл ажиллагаанд шинээрч хүч бодит өөрчлөлт авчирна гэж итгэж байна. Батбаатар нь эрх зүйч, олон улсын эдийн засагч хийгээд татврын мэрэгсэн зөвлөх бөгөөд шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газарт мэрэгжилтэн улсын хурлын тамгын газарт тус ажиллаж байжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод үр ашигтай байдлыг хангах зэрэг асуудалд анхаарч ажиллахаа онцолжээ. Казахстан улстай дэвтгүүрийн асуудлаар хамтран ажиллана. 2023 оны байдлаар манай улсын 8036 иргэн Казахстан улсад оршин суудгаас 3000 орчим нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин Казахстан улсын 564 иргэн манай улсад оршин суудаг. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг улсын хурлаараа сойрхон баталснаар манай улсын болон Казахстан улсын иргэд төлсөн шимтгэлээ тооцоолон дэвтгүүр тогтоолгох, ажилласан жилийнхээ шимтгэлийг нөхөн авах зэрэг боломжтой болж байна. Хэмэл оюухны мэдлэгээрээ Бред сурагч 7 орны сурагчаас ялгарчээ. Тодорхойлбол Бичүүрийн аймгийн 1-р сургуулийн сурагч Станислав Андранов олон улсын хэмэл оюухны олимпиадад түрүүлжээ. Тус олимпиадад 7 орны 291 баг өрсөлдснөөс 50 нь 2-р шатанд оролцжээ. Үүний 14 нь Оросын баг байснаас 8 нь төгсгөлийн шатад шалгаран үлдсэн байна. Тэрээр ганцаарчлсан тэмцээнд түрүүлж багтаа ялалт авчирсан байна. Олимпиадын давтцанг бүхэлдээ Оросын тамирчид эзэлжээ. Ice Global-ийн цөөн хорвын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.